us skimming barren summits to the verdant plains. Each horizon is a new beginning. Rise and reign. Oh, 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 the echoes of eternity. Oh, 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 Valhalla taught me. Oh, 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 to love the strings of destiny. Oh, 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 Одоо шууд тулахыг бол өөртөл болгоогүй. Манай хоёр маань чимээ хариу өгч тулааны дуудлагыг нь хүлээж авалгүй байсаар нутагтаа оруулж ирдгээ. Ингээд өөрсдийн арга барил болох өрхөнд оруулах арга хэрэглэж тэр хоёроос айж өө мэд дүр үзүүлээ. Алгуурхан зүгтэж нутгийнхаа нэг нуугдмал газар болох улаан элстэй газар руу дагуулж орж ирдэг. Тэдний хойноос олон километр хөөсөө хоёр дээрээс нь тийм элстэй газраар одоо олон явж үзээгүй. Товчилж одоо элсэн манхныг давж гарах аргыг мэдэхгүй тул маш их хүч гарган элсэн манханг давсан. За манай хоёр бол тэр манханг тойрдог одоо нууц чимийг нь мэддэг тул түүгээр гарч цаад хэсэгт нь гарч хүрхэрч дуудаж байсан байдаг. За тэгээд нөгөө цунами гам хоёр манай хоёрын хүрхэрч дуудах зөвхт нь очиход одоо тэгш тал дээр манай хоёр хаа маань хүлээгээ зогсож байдаг. За энэ бол одоо судлаачдын дүгнэлтээр бол өрсөлдөгчийн хүчийг сулруулах, эрийг нь дарах биологийн дайны арга гэж байгаа юм. Арга туршлагаа одоо гаргаж байна гэсэн. За ингээд хоёрын эсрэг хоёр шууд тулалдсан ч хоёр залуу арслан маш их ядралттай ирсэн тэдний хойноос. Дээрээс нь тэгээ Сикекама маш том биетэй тул одоо амархан унгах боломжгүй. Тоор нуус тэр хоёр одоо цавь нуруу тэр хоёрын цавь нуруунд хүрэх боломж олгохгүй. Одоо хоёул хамтарч тулалдаад сурчсан байсан тул хэдийн мянга хүчтэй цуутай тулаануудад ялж онцгойрж байсан хоёр ч гэсэн ямар ч одоо ялах арга байхгүй ойлгон тулааныг зогсон хоёул ухардаг. Манай хоёр ч гэсэн тэр хоёрыг хөнөөж чадахгүйгээ ойлгон тэр үл хоёроо хоёр тийс сал үхэл хацлагуудаа салцгаад бүтээ одоо ингэж одоо Мабабагийн домог болсон хоёр хааныг эд оргил галзуурч байсан үеийнх нь эд тавыг түр сааруулж чадсан агуу түүхтэй хаадууд байдаг. За улмаар 2021 онд Савути буюу манай Марс бахархлаас өмнөдийн одоо бүх нутгийг эзэлсэн нөгөө хоёр ч одоо умард болон бүх бахархлыг эзлэхийн тулд одоо манай хоёрыг зайлшгүй эзлэх шаардлагатай тул одоо бараг 3 жилийн дараа гэсэн үг шүү дээ. Дахин 21 онд довтлоход энэ удаад Сикекама Торноос хоёрт бол одоо ялах боломж байхгүй мэт ойлгон одоо тулаанаас зайлсхийдэг. Ингэхдээ Сикекама мөн л одоо нэг арга ухаан гарган тэр хоёрын тулааны дуудлагыг хүлээн авалгүй байсаар шөнөөс одоо үүр зайхаа алдад өөрсдийг нь бахархалтаа тэр хоёрыг одоо бахархалтаа дагаж явах санал тавьсан ч одоо 3 эрсдлэн 5 тийм 2 настайг үгүйдэл дагаж авсан. Тэгээ ихэнх нь одоо үлдээж одоо маш бахархал бутарч тардаг нь энэ юм аа. За тэгээ манай хоёр цунами нөгөө манай хоёр гэж одоо Мабабагийн хоёр цунами гам хоёрын ирсэн буюу Мабаба нутаг руу тэднээс цунами гам хоёрт мэддэггүй зөрөөд гэсэн үг шүү дээ. Зөрөөд ороо явчихдаг байгаа. За Мабабагийн хоёр бол Марс бахархал дээр ирж одоо үлдсэн эрг үегүүдийг хөнөөж эзэрхийдлээ бол тунхаглаад дахин умардын бахархлуудыг одоо эзлэхээр одоо хой зүглүү явсан ч тухайн үед нөгөө Секито буюу одоо 5 хүн дайрж хагаад ирж хамгаалдаг тэргүүтээ одоо нэг Сикекама Торноос хоёрын 3 хүү хаан сурсан байсан нөгөө умарт нутагт. За тэр хоёрыг одоо цунами гам хоёрыг бол умард руу нэвтрүүлээгүй харин ч өөрсдийг нь одоо хөнөөчөнгө алдаад байсан гэдэг. Одоо яагаад гэхээр Секиточ нөгөө өмнө нь дурдсан 5 ахыхаа нэгийг нь хөнөөж байсан ах нарынхаа хоёртой нийлчихсэн. Тэгээ нийлээд одоо хаадууд болоод тавуулаа болчихсон байсан гэсэн үг. Тэгэхээр тэр хоёрыг бол элбэг нухчих хүчтэй болчихсон байсан гэсэн үг. Тиймд одоо цунами гам хоёр умард руу дахин довтолж чадаагүй айгаад одоо ухарцгаасан байдаг. За ухарсан хоёр хаа маань одоо Марс бахархал дээр хэсэг байгаад эргээд өөрсдийн гэр болох одоо нөгөө Мабабад эргээ ирэхэд нутгийнхан захад манай нөгөө Сикекаман Торн нөөс хоёр байгааг мэдээд хэсэг хугацаанд дайдалгүй байсан ч цагийн ирэхээр одоо нутаг бүсээ эргэх даан ав хийхийн ирэхээр манай хоёр л бол дайрахаас өөр аргагүй болж хоорондоо дахин дайсагнаж дайрахад өөдөөс нь манай хоёр бол тулалдаж эсэргүүцсэн. Одоо 2 удаа тулалддаг хоорондоо.
Тэгсэн ч одоо аль нэг нь бол үхэж үргэлдэж дуусаагүй боловч манай хоёртой цуг байсан эрсдлэн гүйгүүд өтөл одоо хоёрын ирээдүй цаашид олон жил үргэлжлэхгүй гэдгийг мэдсгээс тул Мабабагийн бахархалд өөрсдөө сайн дураараа элсэн орсноор 2023 он гэхэд манай хоёулахна үлдээ буцаж одоо Саутын нутгийнхаа хүн бүр амтан ойртохооргүй тийм шигүү мододтой хэсэг рүү орсноор одоо дахин гарч ирэлгүй тэндээ тэгээд Жамайсороо хүцгээсэн гэдгээ. За Сикигамаг бол Боцванагийн ард иргэд бол маш их хүндэлж их дээдэлдэг байсан. Хулгай амжтаас хүртэл их өмгөөлж хамгаалж шүтэн амтнд байсан гэж одоо хэлж болно. За амтнаас гарахааргүй тийм арга ухааныг овжин зайлыг гаргаж чаддгаар бол маш алдартай. Хүрээлэн бүр 400 орчим км газар нутагт нөгөө алдарт Скарпес сорвттой хүртэл ойролцоо яг ижлэгэн километр газар нутагт алдар нэрээ цуур хатуулж чадсан. Мөн үнэнч нөхөр тоорны үсийнхээ хамт 17 нэг нь 18 насалцгааж одоо гайхалтай түүхийг бүтээж чадсан жинхэнэ хаадууд байсан гэдгээ. Тэгээд нутгийн иргэд нь бол үр хойч нартай одоо амьд дахууд нь ч гэсэн өгснээс нь хойш ч гэсэн ийм сүр өвчөд хаан байсан гэдгийг үргэлж захиж үлгэр домог мэт ярьсаар ирсэн юм байна. За дараагийн сэдв. За хэд хоногийн өмнө одоо Арслан судлаачдын шуурхай мэдээгээр тал сүлт болон түүний хоёр хүүгэн Оленкеро Кидонге нарын бадарчилж явсаар мөн дэнүүлчилж явсан энэ тэндээс эрцгээсэн хоёр хөгшин болон нэг залуу эрсдлэнтэй нийлцгээж бахархал байгуул одоогор яг сургуулаа болон амьдарч байгаа юм байна. Шуурхай мэдээний одоо гол шууган нь одоо Била Шакагийнхны олон сарын дараа Марагийн одоо баруун бүсийн өөрийн эзэлж байсан бүс нутгийг эргэх явцад одоо урд тал сүлтийн эзэгнж байсан нутгийн хойд захт нь хоёр Била Шакагийн хаадууд 3 арслангийн дайралтад өртөн тулдахыг хүсэлгүй одоо айцгааж маш хурдтай эргэн зогтсон талаар мэдээлсэн байдаг. Тэрхүү одоо хөөсөн 3 арслан нь тал сүлт болон тэдний 2 хүү байсныг зарлаж байна. За ингээд одоо харахаар мань 3 одоо бол нэлээ хөлөө олцгооч гсэн байгаа гэдэг нь бол тодорхой харагдж байгаа хаа. Юм гэж бас нэрийг сон давтамжтай байх юм аа. За энэ одоо манай тал сүлтийн маань хүү болох Кидонге маань саяхан бас зүүн бүсэд нь орших Ронге Фрайд буюу Ронгогийн бахархлын одоо 3 залуу хаадуудтай ганцаар тулалдсанаар эцэг шиг одоо сүүлгүй буюу тал сүлтээ болсон юм байна. Сүүлээ тасгаазуулсан юм байна. Асар ширтээ ашиглахгүйгээр эмээхгүй эргэн нөгөө гурвынхаа нутагт нь орж гарсаар л байгаа юм байна. За энэ хүмүүс одоо тал сүлт одоо хэрхэн амьдарч байгаа вэ гэж одоо хэд хэдэн асуугаад байсан. Тэгсэн чинь харин тал сүлтийн шуурхай мэдээ бас гинт орж ирлээ. Тэр тухайн хөрглөө одоо ер нь тунд дажгүй байгаа юм байна. Цааш дажгүй байх юм байна гэд ойлгоорой. За сүүлийнх нь би нэг суугаан нээх болсон талаар бас илүү өглөө. За олон жилийн өмнөөс би одоо Арслангийн түүхүүдийг хуваарь их судалдаг байлаа. Тэгээ нэг зүйлийг хожим их сайн ойлгосон л доо. YouTube дээр байгаа одоо Арслангийн түүхүүд оруулдаг гадаадын маш олон сувгүй сайтууд байдаг. Гэхдээ тэд нар бол одоо бүр зарим нь худлаа, элдв бусын түүх зохиоцгоод ярих нь эдэлбэгэлтэй. Харин яг хажууд нь олон сар жилээр дагаж судалж явсан Арслан судлаач телевизийн багууд бол бүр яг баттайгаар мэдээлэл өргөдөг байгаа. За тэр мундаг одоо хуваарь судлаач нар болон телевизийн сайн байгийнхнаас хальтгаа одоо цугс дурдах юм бол 4K UHD докюментари болон National Geographic Wild тэгээд Mara King's Life зэрэг одоо судлаачдын хэд хэдэн том багуудаас одоо би мэдээллүүдээ цуглуулж нэгтэлж авдаг байгаа шүү. Тэр нэр хамгийн зөв байдаг. Хэрэггүй нэг баахан юм одоо тэр хүмүүсийн сапаригийн хүмүүсийн одоо энэ дэндээс цуглуулсан худлаад экстүүс юм сонсоо дараа нь түүхэн зөрдөг тийм шал худлаа байдаг баг. За тэгээд анх одоо гоё түүхөө суугийг анх Арслангийн тухай яриад эхлэхэд нь Монголд яриад эхлэхэд нь их баярлаж байлаа. Мөн тэдгээр одоо ярьсан түүхүүдээс орхигдсон болж өнгөрсөн түүхүүд явдлуудыг одоо бүрэн гүйцэд нэмж өгмөөр байсан ч одоо хүний хийж байгаа зүйлсд одоо би хөндлөнгөөс оролцох боломжгүй шүү дээ.
За тиймд тэгээд юм дотроо бодоод л өнгөрдөг байсан юм л да. Арслангийн түүхийг одоо маш их сонирхдаг хүмүүс их олон байдаг юм байна гэдгийг би Facebook-ийн Араатай амьтдад таартай залуус группэд Арслангийн тухай би нэг ганц хоёрын нийтлэл бичснээс анхаарч мэдсэн л та. Маш олон юм чи энэ нийтлүүдээ одоо YouTube-д тавьж өгөхийг бол санал болгож хүсцгээсэн. За тэгээд ер нь өөрийн бас нэг сонирхол хоббигоо бусадтай хуваалцахын тулд энэ суугаа эхлүүлсэн. Тэгэхээс биш бол элдв өөр бодол бол байгаагүй эхэлж байлаа. Одоо ч одоо ер нь чамлахаараа олуулаа болжээ. Одоо би ч өөрөө тэгээд хоолын өнгнөөс мөн унших чадвар одоо маш дутмаг болохоор ч тэрөө их шүүмжлэл өгнэ. Мөн түүнийгээ алдаагаа тэгээд баг багаар зарсаар л одоо сайжрах гэж хичээгээд байгаа юм уу гэн. За өмнө урд нь бас одоо үндсэн ажлын бус цагаараа сонирхлоороо цаг гаргаж одоо Монголын түүхийн талаар текст мэдээллүүдийг бас хүмүүст бэлтгэж өгдөг байлаа. Одоо бүр эсаудио хүртэл аим шиг зохиол бичиж өгч байлаа. Харин бусдад бичиж өгчөөснөөс биш би ч өөрөө уншиж ярина гэдэг бол миний хувьд ч одоо цоо шин зүйл байгаа юм шиг. За тэрийг бас манайхаа ойлгоорой. За тэгээд улаан цайн гоё түүхүүдээс хуулбарлаад байна гэж одоо элд бусаар харах хүмүүс ч одоо байна. За яг тэ тэгээд одоо нэг дутуугийн комплекстэй одоо өнөөдрөөрөө л амьдэрдэг хүн тийм өдөж харааж таашаал авдаг тийм нэг явуургүй амьдралтай хүмүүс байдаг да. Тэр хүмүүс нь гэж бодд юм уу? Тийм болохоор одоо түүнд нэг эмзэглэж ачуул бүгд өгөөд шаналаад ориол өгөөд байдаггүй байгаа. За намайг сонсоод одоо өөрт чинь одоо тэр тухайн хүнд одоо төвөгтэй одоо тээртэй санагдаад байгаа бол шууд сонсгоо байгаад л алгалчих хэрэгтэй байхгүй. Алгалчих хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэгээд л намайг сонсож одоо гэрэл гээтэй аз жаргалтай соёлтой боловсон тархинаас одоо хар бараа үгсийг урсгаж өөрийгөө зовоогод одоо яах вэ? Одоо өөр сайхан сонсох үзэх харах зүйлс одоо хар мянгаараа байгаа шүү дээ тэр чит. За одоо бас танай суугийн түүхийг одоо хуулбарл тавиаж байна гэд тэр гоё түүхүүдийн хүнд ховлоод байгааг надад бас нэг хүн ховлож явах жишээ нь. За одоо би тийм нэг шалдар булдар асуудалд одоо зогсчод байхгүй. Тэр гоё түүхүүдийн хүн өөрөө бас сонсвол намайг хүчис үгүй одоо хуулсан байна уу? Харин нэмж болоо орхигдсон зүйлсийг нь тайлбарлаж ярьсан байна уу гэдгийг энэ үртэл одоо 9 улсын одоо элдв түүхүүдийг судалгаа хийж байгаа хүний хувьд одоо өөрөө ойлгож байх гэж одоо би ойлгож үзэх байлгүй дээ гэж би одоо дотроо боддог юм аа. За мөн одоо дооноос маш тийм нэг ойрхон бичлэг оруулж одоо чадахгүй нэ. Тэнд одоо хүлцэлвч. Манайхаа одоо яагаад гэхээр би одоо нэг бичлэг хийхин тулд бас нэлээд ажил болох юм аа. Одоо хэдэн цагийг одоо зориулж зарцуулж байна. За тэгээ бас өөрийн нэг үндсэн ажлаа хийх зэрэгс үүдэлтэй шүү энэ нас. Тэгээд одоо ибн өмнө нэг кино зохиол дээр их фейлдэж ирсэн юм аа. Туршлагагүйтэй их түрэгдэж алдаа гаргачихсан. Харин одоо энэ удаад нэг гоё сэдв барьж аваад тэгээ нэг кино зохиолын нэг ажил гардаж авчихад байгаа. Тэгээ түүндээ нэг чанартай бүтээл гаргахын тулд тулж ажиллах одоо шаардлагатай болсон тул бичлэг түүх оруулах хугацаагаа жаахан удаж орох байхаа. Тэрийг бас та нар минь ойлгоорой. Тэглэгээд бол одоо Арслангийн түүхээ олоор доош сорхино энэ гэсэн үг бол огт биш шүү. Харин хугацаанд жахаа одоо хойшлно гэсэн үг ээ. Зав зайгаас хамаарч оруулаад явна гэсэн үг шүү. За тэгж жагаад би бас нэг дагагч одоо сонсогчд та бүхний дундаасаа бас нэг азтай интернет тодруулаад хэдүүлээ нэг жоохон зугаатай хөгжилтэй актив байцгаая. Тэгээ нэг асуудаг ч юм уу, даалгавар бэлдүүлдэг ч юм уу те. За яг нэг тухайн үедээ л болёо. За нэг хамалсан дээр ярьчих. Бүр тэгээд цаашлаад одоо Арслангийн яг одоо дэрэгдээс нь зураг бичлэг контент энэ төр хийх гээд ер нь бол бодсон сансан зүйл одоо гой тийм зүйлс найз нь бол байгаа. Та бүхэн хараа тэрхүү түүхүүдийг бүтээхэд минь сахимаарч гэсэн одоо хамт цугтаа байгаарай гэж хүсэж байна. За тэгээд эцэстнэ гэж хэлэхэд хүн ер нь тэгээд хизээч үхээвлээ дуртай болон мөрөөдөж явдаг зүйлсээ деми бодож явахын оронд тий зах зухаас нэхлүүлж зүтгэж л байх хэрэгтэй. Нэг л өдөр тэр одоо мөрөөдсөн бүхэн биелжил таараа гэж би бас хувьдаа бодож явдаг юм аа. За тэг нэг хэрэгтэй хэрэггүй баахан юм ирсэнд одоо нуршуу баахан юм ирсэнд уучлаарай. За бака.